Оны төгсгөл айсуу энэ үед компани уулзалт зөвлөгөөн тайлангийн хурал гээд заал танхимын хэрэгцээ ямар ч байгууллагад гардаг шүү дээ. Тэгвэл бид та бүхэнд Reba Vintage Cafe-г санал болгоё. 50-70 хүний багтаамжтай мэргэжлийн уулзалт хурлын тоонд хөрөмжөөр бүрэн хангагдсан. Шинэ жил баярын уулзалтын үеэр хоол цааны багцуудаач мөн гаргаж байгаа болохоор танд хэрэгтэй бүх зүйл нэг дор байна гэсэн үг. Байршлын хувьд ч хотын төвтэй ойрхон учраас эрдэс зохион байгуулалт талаасаа үнэхээр даваа талтай хурлаа явуулахад тун чивтэйхэн шүү. Reba Vintage Cafe илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх уцуулан мэйлэр холбогдоорой. Шинэ жилийн халуун дулаан уулзалтуудаа Reba-д бүтээцгээе. Дайны тухай хүрэх зурцтай кино маань юу вэ гэж үү? Яг үнийг хэлэхэд Дайны үеийн кино гэхээр бид ихэвчлэн дэлбэрэлт, буун дуу, огцон мэрэгэл төсөөлдөг штеп. Гэтэл би чамд хамгийн өртөө Дайны түүхүүдийн нэг нь киноны төсөөл хүртлээр ганц ч тулаан буун дуу байдаггүй гэвэл яах вэ? La Vita Bella гэх 1997 онд гарсан амьдрах сайхан кино та бүхэн аль нэг байдлаар санаж байгаа баха. Buongiorno principessa. Buongiorno principessa. Buongiorno principessa. Хоёрдугаар дайны үеийн Итали улсад жирийн нэг айлын ноёноор эцэг хүний амьдралаар амьдрах еврей гаралтай залуу гэр бүлийнхээ амьдралыг тамаас яаж гаргаж буудлаар энэ хүү кинонд гардаг. Амьдрах сайхан гэх үгийн утга энэ аавын үйлдэлээс л харагдана. Энэ киноны эцсийн хүний сэтгэлийн төсвөр хатуужил итгэл найдварын мөнхийн хүч чадлын талаар гүн гүнзгий санаа хүргэдэг. Үүнд амьдралыг үзэх гоо үзэсгэлэн эерэг хандлага нь сорилт бэрхшээлтэй тэмцэх хүчрэг зэвсэг болж чаддгийг ухааруулдагаараа ач холбогдолтой байна. Perché i cani e gli ebrei non possono entrare, babbo? Loro gli ebrei cani non ce li vogliono, ognuno fa quello che gli pare, Giosuè. Là c'è un negozio, là c'è un ferramenta, no? Loro per esempio non fanno entrare gli spagnoli e i cavalli. E cosa? Là c'è un farmacista, no? Ieri ero con un mio amico, un cinese che ha un canguro. Dico, si può entrare? Dice, no, qui cinesi e canguro non ce li vogliamo. Gli sono antipatici, io. Ma noi in Liberia facciamo entrare tutti. Гэвч энэ удаагийн бичлэгээр уг киноны талаар гэхээсээ илүүтэй эндээс мэдэрсэн мэдрэмжээ л хуваалцахыг хүслээ. Бидний ихэнх нь өсч хүмүүжиж эхэлсэн цагаас өнөөг хүртэл аав нартайгаа тийм ч халуун дотн харилцаатай байдаггүй шүү дээ. Аав нар маань ажил амьдралаа нуруундаа үрж явах томилогдсон үүрэгтэй мэдл хоймортой дуугүйхан сууж төдийгөөс өдий хүртэл тайван мөртлөө бяцхан дарамтайгаар орж ирсэн. Харин энэ киноны аавын дүр гэрт гадаач хэн бүхний нүрэнд инээмсэл тодруулах төрмөл авьяастай гэгээлэг нэгэн байлаа. Мэдээс сайн аавын талаар өөр олон кинонууд байдаг. The Pursuit of Happiness, Interstellar, Finding Nemo, The Road гэдэг дурдаа барахгүй. Эдгээр кинонуудаас ялгаатай нь энэ киноны аавын дүр тамшиг хүнд ертөнцөөс хүүгээ сэтгэлийн шархуу гаргасан доршин. Дэлхийн 2 дугаар дайны үед амьдарч буй еврей хүмүүсийн амьдралыг та төсөөлөд үзээрэй. Гудмаар алхахад еврей хүнийг нохоотой зөөрлж, энгийн нэг дэлгүүрлөөж орох эрхийг асаж, айлын хонгил хорогдон хизээ өөхөө мэдхгүй дагдан чицэрцгээх тийм нөхцөлд хүүхэд өсөх нь байтугай өөрөө ч амьдрах бэрх. Энэ их дарамт шахалтыг гол зүр маань огтхон ч хүн дээр тусгалгүй хүүгийнхээ ертөнцөд тоглоом нарган болгон суулгасаар байдаг. Дайны хүнд үе түүнийг хүчээрийн болгосноо гэвэл үгүй. Киноны эхлэл хэсэгт ч тэр хүндхэн асуудлыг нарган болгоод амархан боловсраар гарч ирдэг. Тэр чин сэтгэлээсээ хүсэж, инээлгэж хайрлаасандаа эргээд хайрлуулж чаддаг. Жирийн үншиг төгтө томоотой амьдарч угаас чадахгүй түүнээс хөвгтөө явлууд салахгүй. Нэгдүгээр тэр туйлын өөртөө итгэлтэй хүн. Мөн хийж байгаа үйлдэл бүртээч туйлын ихээр итгэдэг. Түүний энэ их итгэл нь боломжгүй бүх зүйлийг давж киноны ихэнд сэтгэл аларсан бүсгүйг нь буцаагаад өөртөнд орлуулж, мөн дараа нь хүүхдийг нь амигч аврахад тусалдаг. Бас түүний ямар ч нөхцөл гаргадаг сохор зөргийг дурдж болно. Инх цагт даргын тооцыг хулгаалт үрдэн хувраа гүйдэг түүний энэ зөрөг амьдын толсон үдэж мохдоггүйг бид хардаг. Киноны ихэн түүний найз нь унтахтаа хэрэгэлдэг арга гэд Герман гаралтай философч Артур Шопенхауерын талаар дурддаг биз? Schopenhauer dice che con la bontà si può fare tutto. Io sono ciò che voglio. E in questo momento voglio essere uno che dorme. Артур Шопенхауерын бүтээлд орчлын ертөнцийг логик сэтгэлгээ эсвэл бие журам удирддаг бус сохор удирдах боломжгүй далтын хүч өөрөөр хэлбэл хүсэл удирддаг хэмээн дүрслэн харуулдаг. Товчхондоо тэрхэн цаг мөчид хүсэж байгаа зүйлээ биелнэ гэж өөртөө итгүүлж чадвал орчлын ертөнд чамтай хуйлнаа гэсэн санаатай. Гол дүрмээ найзынхаа ярьсан энгийн идэв өгүүлбэр чин сэтгэлээсээ итгэх бөгөөд өвгөрөө ихнэрийгээ ч өөртөө татгаад ашигладаг. Санаанд оронгүй зүйлс ахин дахин давтагдаж явсаар араас нь ид жижиг хүүгийн хээ чамыг авардаг. Хамгийн гайхалтай нь ямар ч нөхцөл төр хэцүү байна гэж гэр бүлдээ огт хэлсэнгүй.
Олноор нь хориод устдах зорилготой байгаа хориг лагерт ирснээ мэдсэн мөчөж ямар ч эргэлзээгүйгээр нэмсэглээд хүүтэй энэ бүгдийг хөвгөлтэй тоглоомд шитгүүлдэг. Нүдэн дээр нь хүмүүс үхэж өргөдөж өөрөөс даад давшгүй хүн хүчээр ажлыг сөхөж унтлаа хийсэн хэдий тэр бүх зовлон хүүдэд мэдрүүлэхгүй байх нь түүний туйлын хүсэл байлаа. Эцэст нь түүний хувьд хүүгийнхээ бяцхан зүрхэнд л баяслын хоч асаах нь үхэлтэйч харьцуулах зүйл байгаагүй. Бидний л аавуудын нэгэн адил хэр барагтай хэцүү байна, өвдөж байна ч гэдгээ хэлдэггүй. Өглөөрт ажилдаа гаасныг энэч мэдэхгүй, орой ядарсан ч инээгээл гэртээ орж ирэх аав нар. Хүүхдүүдэд унтах хооронд л орлого зарлагаас ахуулаад хөмсгөө зангируулсан асуудал бүхнээ бодон суухдаа юу ч болж байсан бодсон юм байна л гэдэг. Баг дүүгийн идэлгүй орхисон өөхийг итгэл ёстом шиг шүүрэн авч идээд хэдэн жилдэл нэг сольдог 2-3 хаан ээлжийн хувцаа дуугүй хүмүүс хинээс дамжиж ирсэн юм гэмээр норхоо малгайгаа тохож ама бодол болон хаалгаа агаад хамгийн эрт гарцгаадаг. Тэд өвдөж байсан ч хэлдэггүй, зоож байгаагаа ч мэддэгдүүлдэггүй. Амьдрал сайхан гэдгийг өдөр бүр бидэнд харуулахыг хичээдэг хүмүүс. Гүйдо бол киноны баатар байж магадгүй. Харин миний мэдих жинхэнэ баатар нэг их юм ярихгүйч үргэлж нөмөр болоод иргэд байдаг. Тэд бол бидний амьдралд байгаа тоглоомын дөрвийг мэддгүүч хамгаалж чаддаг баатрууд. Амьдрал хүнд. Гэхдээ хүнд хажууд байдаг хүнийхээ төлөө бүхнээ зориулж чаддаг бол амьдрах сайхан. Бидний аауд ч яг л юм байсан. Тэд бидэнд танк амлаагүйч сэтгэл тэнгээр алхах жаргалтай өдрүүдийг бэлгэлсэн. Buongiorno principessa! Stanotte t'ho sognata tutta la notte! S'andava al cinema e c'avevi quel taglierino rosa che mi piace tanto! Non penso che a te, principessa! Penso sempre a te! E ora... Mamma, vedete, il babbo mi porta in carriola senza guidare. Da morire a ridere, siamo in testa. Quanti punti abbiamo oggi, babbo? Io, corri, corri! Abbiamo vinto! Sì, abbiamo vinto. Gesù.